Хорнод аймгийн Матад сум. Монгол нутаг уудам. Торг шувуу нэг захаас нөгөө захыг хүрэхтэн сүлдэнэм. Ийм дэлгэр Матад нутаг аа. Язгуур түүхийн улбаагаар бидэрч аман түүхийн халуун мөрийг тэмдэглэн үлдээснийг сорчлон авч үзэгч түмэндэн хүргэж байна. Хатхинчуд байгаагүйсэн бол Дорнод Монголын их тал гатлашгүй цөл байх байсан хэмээн нэгэн эрхэм дээдлэн бичин үлдээжээ. Хичнээн зараатай байсан ч цөлд хүнгүй бол сүр хүч байдаг байна. Амьдралын түүхийг төрөн үлдээдэг нь хүмүүний оршихуйн жам юм аа. За одоогийн Матад сумын нэг хатган овогтон ард түмэн гэж үздэг. За хатган овоо гэдэг үг бол гарал үүслийн хувьд хаадын эзэн гэсэн юм утгатай гэж түүхийн сурвалжууд тэмдэглэсэн байдаг байна. Хатган овог бол Монголын хамгийн том овог. Хэрхэн яаж үүснийг олон сударт тэмдэглэсэн байдаг. Тухайлбал нууц тавчанд дээд тэнгэр шар гэрэл гарч алангой эхийн хөвлийг илснээр хөл хүнтэй болж тухай хатган тухай салжи бодончор мухаг гэсэн 3 хүүд төрүүлсэн байдаг. Эндээс үүдэлтэй бухаа хатган удамтай ард түмэн үздэг хатганчуудыг. Өнөөгийн Матад сумын их үндэс Үйзэн вангийн хошуу. Халахын Цэцэнхэн аймгийн Үйзэн вангийн хошуу нь Манжин эн хамгаалангийн 5 дугаар онд буюу 1666 онд байгуулагдажээ. Тус хошууны анхны засаг ноён Дорж дашаас хамгийн сүүлчийн ноён Гомбосрон хүртэл 9 ноён үе залгамжлан сууж байсан түүхтэй. Үйзэн гэдэг бол 16-7 дугаар зууны үеийн Монголын хуучин цол. Энэ хошуунд бол Шолоос эзэн хааны угсааны төрлийн тайзнар байхаас гадна Батмүгдаян хааны 3 дугаар хүү Барс улдын угсааныхны захирсан Юншөөбү аймгийг захирдаг байсан. Юншөөбү тайзнар гэдэг улсууд байсан нэг хэсэг. За мөн бүх хөлгүүтэн угсааныхны захирсан Исүд гэдэг аймгийг захирсан Исүд тайзнар байсан. За эдгээр бол бүгдээрээ Чингисийн угсааны тайзнартай адилхан хяад ястай борчмон овогтой ийм тайзнар. Гэхдээ тэр захирсан овог аймгийнхаа нэрийг аваад Юншөөбү тайж, Исүд тайж гэх мэтээр ингэж нэрлэгддэг байсан юм аа. Үйзэн вангийн хошуу тухайн үедээ 10 отогтой, отог бүр засаг ноёнтой. Отгийн дарга нарт цусгайлан цалин хөс өгдөг байсан бөгөөд тэд зөвхөн отгийн албан хэрэгээр наас цааш явах унлагыг харьяат ардуудаас удаалан хэрэглэж хошууны доторх албан бичиг үүргээс чөлөөлөгдөн. Харин овгуудын хувьд Юншөө овог, Ёсод овог, Зүүн гол отог овог, Баруун гол отог, Тавс отог, Баруун ар отог, Зүүн ар отог, Хангайн отог, Шувалд отог, Баг гол отог, Хамжлаг отог, Занг отог, Баян отгууд гэж байжээ. За 1828, 1836, 1855 оны хүн амжийн бүртгэлээс харьцуулж үзэх юм бол за Цэцэн аймгийн Үйзэн засгийн хошууны хүн ам бол бас тодорхой хэмжээгээр нэмэгдэж байсан. За 1828 онд өрх 728, ам 3141 байсан бол 1855 онд өрх 826 хүн ам бас нэлээдгүй тоогоор нэмэгдсэн байдаг. Үйзэн вангийн хошуу 1924 онд орон нутгийн засаг захиргааг ардын сонгуулиар байгуулах хүртэл ажиллаж байлаа. Ардын засаг мандах 1920-1921 оны үед тус хошууны үйл ажиллагааны хэргийг голлон шийдэж байсан төрийн дөрвөн түшмэд нь туслагч Сэрдамб, захирагч Дэмэд нэрэн, Мээрэн Цэнд, Залан Ойдов Доной нар байсан гэдэг юм. Матад сумд чөтлөг дахилагтай уул овоо нийтдээ 17 байдаг. Эдгээр уул овоонуудыг отгийн ардууд нутаг дэвсгэрийн байдлаар өөрсдийнхөө шүтэн болгон дахин шүтэн иржээ. Ар жаданд
Баян цагаан Төмөн Улзээ, Эрдэнэ Бадрах, Ловх ноён Төмөн Дэлгэр буюу Ашигын овоод, Бүрд буюу Цоржингийн овоо, Богдын Шавнарын овоо болох Жанцсан хорл, Улзий Төндөр, Буян өндөр, Эрдэнэ овоо. Зүүн Матадхан уулыг голлон дахиж шүдэж байснаас гадна зүүн ар отгийн өмнө хэсэг болон зүүн гол отгийнхан шор овоог тахидаг байв. Матадхан уулыг хошооны бүх ард даргад нийтээр дахиж шүддэг хамгийн гол уул юм аа. Монголын нууц давчааны газар усны судалгаагаар би энэ Монголын нутаг арч дээр Алтай цаад говь бас хятадын нутгаар нэлээд явлаа. Тэгээд ер нь энэ Маундөр гэж хаана байгаа юм бэ гэдэг бол бас манайхан нэлээд маргаантай. Монголын нууц төвчөө 170 дугаар хэсэг. Хэрээд улс мөхсөн нь. Чингис хаан Бадай хишлэг хоёрын үгийг итгэж мөн шин шадар байсан итгэлт нөхдөө мэдэгдээд юм хумаа орхиж хөнгөвчлэн морлоо. Мав өндрийн хэрд гарч явхад хойноо урянхны зэлмээг цагдах харуул болгон тавив. Тэгж явсаар маргаашийн өдөр наран хэлбихэд хархалхан илээд хурч үдлэн буув. Тэнд үдэлж байтал алчидан агтч чихэтэй ядар хоёр сайхан бэлчээрт адууга адуулж яваад Мав өндрийн өврөөр Улаанбургадыг дайран ирж яваад дайсны тоосыг үзэж агтаа яарвчлан хөөж ирсэнд ажиглан харвал үнэхээр Мав өндрийн өврөөр Улаанбургад гэдэг газарт тоос гарч байна. Чингис хаан тэр тоосыг үзэж Ван хаан нэхэж айсв гэж агт мордыг бариулж ачаалан хөдлөв. Хэрвээ тэр тоосыг үрдээс үзээгүй бол гиндэж болох билээ. Тэр цагт Ван хаантай жамуух ирж явсан ажээ. Яг тэр маршрутын хөөхтэй зэрэг энэ одоо Мав өндөр бол манай Матадхан бол. Мав өндөр гэдэг юм маань Матад гэсэн нэрийн дотор явж байгаа юм биш байгаа даа гэж би зүгээр тааварлаж байгаа юм. Зүгээр хэн манай хатхан Сүхбаат Оосхбаатар хатхан маа төд гэсэн нэг их газар одоо их уул гэсэн утгатай байж магадгүй гэсэн нэг тийм тайлбар манай Сүхбаатар хийсэн. Тэгээ тэр бош байж болох юм. 16 дугаар зуунд анх бурхан шашин төвдөөс Монгол оронд дахин дэлгэрснээр бурханы шашны бүх хийдүүд Монголын соёлын өвд нэлээд том байр суурь эзлэг болсон юм. Түүхийн их сурвалжаас харахад Үйзэн вангийн хошуу нийтдээ 1200 орчим лан нар шавлан сууж 4 хошуунаас 6 датсан мөн хэд хэдэн мицэн буюу жижиг хурлуудтай байсан. Хошуу сүм гэдэг нь хошууны ноёны гол шүтэн. Ийм учраас хошууны нийтийн ажил үйлсийг нь энэ хийдэд даатгаж байжээ. Алтан очирт хуйлгаалan гэж одоо Матадхан Монголын түүхэнд бол алтан очиртыг хийдэг ихээхэн тэмдэг олон удаа нэр тэмдэглэгдсэн байгаа. Алтан очиртан бол үндсэндээ 6 дүр тодорсон анх дугаар дүр нь энэ авгад төрсөн Анжуур гэдэг хүнээс хойш сүүлчийн дүр нь бол Төвдөн гүнсэл намдал гэдэг юм хүртэл үндсэндээ 6 хуйлгаалan суусан. Хуйлгаа нам хүмүүстэй ардын хувьсгал хийхэд энд бомцэндийн очроод гэж одоо найдан вангийн зэрэгтэй цагаантантай байлгад ардын цэргийг даасан ламаар цэрэг даасан ламаар явсан. Цэрэг даасан лам гэдэг нэг ясандаа одоо бодомсронгуугаар хэлэх юм бол оюун санааных нь үжирцэж гэсэн үг. Зүгээр энгийн одоо тэр үеийн байдлаар нь хэлэх юм бол цэрэг нартай ажис хүртээдэг одоо ном уншдаг өөрийн цэргийн сүргүчийг бадрааж өгдөг ном уншдаг, дайсны цэргийнхээ сүл тиймрийг мохоодог ном уншдаг. Ингэж нэг ясандаа цэргийг сэтгэл зүй оюун санаахан бэлдэж ялтанд бэлдэж өгдөг ийм л цэрэг даасан лам үүрэгтэй 15 настай хүүхэд явсан байгаа юм. Цэрэг даасан лам тэгээд ардын засгийн газраас энэ цэргийн яам дотоод яам хамтран тодорхойл хам гэдэг лам цол шагнажил гуйсан. Гэвтрхий сайшаалыг үзүүлж чин ач тамцол
чагилсан. Ардын цэцэг цөөн хэдий бодовч одоо дайсан холгоотор дийлдэлгүй нэр сүрийг бадрууд буцахж одоо яасан явдлууд дээдрүүл богдтан доодрүүл тусгаалan тамилсан алтан учиртлам гэж тэр үеийн одоо 22 онд гарсан тэр үеийн одоо цаадад шийдвэрт тэгэд өрчсөн байна. Тэгэхээр энэ хүн бол их одоо тэр шашин намын хавар их өндөр мэддэг хүн байжээ. Тэгээ ардын хувьсгал тусуулжээ гэсэн 10 настай байхдаа домын дамжээ байсан байгаа юм. Цандийн сургууль дагаж та. Цандийн сургууль гэдэг нь одоо бэлэг чанарыг судалдаг гүн ухааны сургууль. Тэгээ 10 настай хүүхэд домын дамжээ гэдэг чинь одооны ойлголтоор бол магистр юм да. Одоо 10 настай хүүхэд тэгэхээр энэ багасаад одоо бурхан шашны намд ямар хэмжээтэй хүн байсан гэдгийг мэдэгдэж байгаа юм. Батд сум нь 1666 онд Үүзэн вангийн хөшөө нэртэйгээр анх үүсэн байгуулагдж байсан. За засаг захиргааны нэгжийн өөрчлөлт орж 1924 оноос Батд сум нэртэйгээр өөрчлөгдөн байгуулагдсан. За анхны Батд сумын засаг даргаар Зэн Мэдэр гэж хүн томилогдсон ажиллаж байсан байна. За өдгөө 1924 оноос өнөөдрийг хүртэл Батд сум маань 100 жилийн түүхийг ардаа үджээ. Нэгэн зууны тэртээх Матад хаан уулын хошуу. Газар нутаг бол улс гэрийн үндэс гэдэг. Өнөөгийн Матад сумын үүсэл хөгжлийг цагийн хүрднээ эргүүлвэл хошууны анх дугаар их хурлыг буурт хэмээх газар Үйзэн вангийн тамгын газрын их гэрт хуралдуулж байжээ. Хурлыг засгийн газрын төлөөлөгч Сэвжид Чойжин жигнар удирджээ. Тус их хуралд хошууны шин тамгын газрыг сонгон байгуулах хийгээд хошуу сумдын нэрийг тогтоож хаан сууршуулах, тамгын газрын орон тоо, төсөв зардал, өртөө харуулын алба хэрхэн нийлүүлэх, танхимын сургууль байгуулах зэрэг асуудлууд хэлэлцжээ. Матад хаан уулын хошуу нь 4 сум, 12 баг, 60 гэртээ байгуулагджээ. Үүнд 1 арванд 10 айл өрх, 1 багт 5 буюу 50 өрх, 1 суманд 3 баг буюу 150 айл өрх багтаж байжээ. Өлзий төндөр уулын сум нь анх 1923 онд Хойд сум нэртэй байгуулагдаж 1924 онд Өлзий төндөр уулын сум болж 1931 он хүртэл уг нэрийн хадгалан явж байгаад 1931 оны эхээр Матадхан уулын хошууг татан буулгахад Матад сум нэртэй болж эдвэгэ хүрчээ. Цог өндөр уулын сум нь анх 1923 онд Баруун сум нэртэйгээр байгуулагдаж Матадхан уулын хошуу татан буугдах үеэр Жаргалан сум хэмээн нэрлэх болж ардын хувийн аж ахуй этнууд бүхний дээрийн нэгдэл орж сумын нэгдлүүдийг нээлүүлэн томруулах үед 1950 онд Матад сумтай нэгдвэл захиргаатай том сум байсан байдалтай орж байна. Жавхлан уулын сум нь Зүүн сум нэртэй 1923 онд байгуулагдсан. 1928 онд татан буугдаж Харьяа дардууд Өлзийд Төмөн дэлгэр гэж 2 суманд хуваагдсан орж байна. Харин Төмөн дэлгэр сум нь 1923 онд Өмнөд сум нэртэйгээр байгуулагдсан. 1924 онд Төмөн дэлгэр сум болон 1931 онд хошууг татан буулгахад буугдаж Харьяа дардууд Матад Жаргалан сумд шилжиж байна. Хошуу тамгын газар нь 1925 оны хавар Алтан очирт ламын хийдийн хойд дэнждээр бууж суурьшсан түүхтэй. Энэ газрыг тухайн үедээ Хасаа дэнж гэж нэрлэжээ. Дорнот аймгийг шинээр байгуулах бэлтгэл ажил 1930 оны намраас эхэлж мөн оны 10 сард Матадхан уулын хошууны тамган газар нь Арын Хамбламын сүмэн дэргэд нүүдлэн ирж байрлаж байгаад удалгүй татан буугдсанаар хошуу хэмээх засаг захиргааны
нэгж дөгсгөл болжээ. Дорнод аймгийн Матад сум. За 1929 онд засаг захиргааны өөрчлөлт явагдаж Матад хаан уулын хушиг ёс байсан хушуудаа нэгтгэсэн байдаг. За мөн 1931 онд засаг захиргааны хууль шинжлэгдэж Дорнод аймаг байгуулагдсан. Аймаг байгуулагдсан Матад хаан уулын хушууд хэрэгжиж байсан хойд сум бол үлдэд уулын Матад сум, баруун сум бол цог өндрийг арж арж сум болж байсан. Төрсөн өнөтаг зүг болгогийн уусан хайрлах тусмаа хүчин санаад байх юм аа. Хайрлах тусмаа хүчин санаад байх юм аа. (1924) оны 9-р сард Матад хаан уулын хошуунд 10 гаруй хүүхэдтэй бага сургууль байгуулагдлаа. Энэ сургуулийн анхны захирал нь төгс очрын Баатар сүх байлаа. 1925 он Алтан очирт ламын хийд дээр зогчин дугны зүүн өмнөд хашаануудын дунд харилцан туслалцах хошооны салбар буюу анхны дэлгүүр ажиллаж эхэлжээ. Анхны эрхлэгчээр нь Баян Түмэн сумын Санжаа Жамд дараа нь Маттын Үлзийд сумын Солгоо хэмээх алтан гэрэл ажиллаж байжээ. 1931 он шинээр байгуулагдсан Матад сумын төв Архамбын хийдээс нүүж хөнхөр будрагны хутгийн орчимд байрлалаа. Үүнээс нэг жилийн дараа 1932 онд Зүүн Матад уулын ар сайн ус, мөн уулын үр зүүн шандны их зэрэг газруудаар нүүдэллэн байрлаж байжээ. 1936 он Зүүн Матад уулын өвөр зүүн шанд гэдэг газарт хүний бага эмчийн салбар байгуулагджээ. Анхны бага эмч нь Содном бил байлаа. 1939 он Матад суманд соёлын төв байгуулагдлаа. За манай сумын соёлын төв анх 1939 онд Зарлан тэмэх газар Даан болонд тэгээд шагдар эрхлэгчтэйгээр 12 уран бүтээлчтэйгээр анх бүжгийн хамтлаг найрал хөгжмийн хамтлагтайгаар анх байгуулж байсан байна. Тэгээд түүнээс хойш одоо 1950-аад оноос хойш манайх чинь 60-аад хүний бүрэлдэхүүнтэй Дорнод аймгийн эмчинд нэлээд томоохон соёлын ордон одоо өөрөөр хэлбэл үндэсний найрал томоохон хөгжмөнтэй за мөн үндэсний бүжиг агуулсан томоохон энэ бүтээлүүдийг аймагтаа тавьжсэн томоохон соёлын төв нэг юм. 1939 он Маттын ар жаргалан суманд мал эмнэлгийн салбар байгуулагдаж анхны санитарчаар алтан гэрлийн цэнтдөө ажиллаж байна. 1939 он цагийн байдал хүндэрч дайн самун дэгдэж эхэлсэн тухайн үед Матад сумын захиргаа тамгын газар нь баруун шандны их Тэмээд идэх газарт шилжин байрлаж Монгол ардын армийн бат найдвартай ар талан болон ажиллаж байлаа. 1941 он зүүн болог орчимд зөвлөлтийн экспедицэрд байрлан хөрөнгө нүүрсний нөөцийн судалгаа явуулж эхэллээ. 1942 он зүүн булагт нүүрсний урхан барилгын ажлыг эхлэн олборлолт явуулж эхэллээ. Зүүн булгаас 1948 оны хүртэл хөрөн нүүрс олборлсон байна. 1946 он сумын төв нь Маттын цэргийн 8 дугаар дивиз байрлаж байсан Хадан хөвд нүүн очлоо. 1948 он Матад сумын баг сургууль нь 7 жилийн дунд сургууль болон өргөжлөө. Хал сайхан нутаг тайвлээ, тамсаг сайхан ус тайвлээ, таван хошуумал тайвлээ, тараг айраг элбэг тайвлээ.
Өвгөн настан эцгийнхэн өмг түшигт өссөн би. Өнөр буурал ижинхэн өршөөл хайрт хүмүүжсэн би. Энэвий өсөж эрийн цэнд хүрлээ. Эрвий чангарч хүний зэрэг боллоо. Аавын бид хүнтэй танилцах. Агтны бид газар үзэх. Эд хураахаар эрдэм сурах. Эрдэнэ мэрэгдэн сургаал биш үү? Өнөр сайхан Монгол үнд сайн хөгжүүлж, өргөн сайхан эрх чөлөөгөө бадруулж, өдгөн сайхан мал сүргэн өсгөж, өн сайхан нутаг усаан эзэмшиж, айл зэрэгэлдээ олон улсаас хоцрохгүй, агадуу төмөн үндэснээс гээгдэхгүй, бохир бүтүүлэг ёсон халахын төлөө, боловсон чирэг байдалд дэвшхийн төлөө. Өөрийн биеийг гололгүй, өчүүхэн чадлыг чамлалгүй, алд биеийг гамналгүй, алхаж сун залхууралгүй. Аль байдаг чадлаараа нь чармайж, арга ухаан бүгдээ нэмэгдүүлж, олон нөхдөн хөгжөн уриалж, олон түмний төлөө зүтгэх нэг чухлаа. Энэ нутгийнхан төдийгүй одоо Монгол улсын бахархал улсын Цэндийн Дамжинсэрэн гэж хүн энэ Мат цумаас одоо түрэн гарсан. Орчин цагаа манайхан одоо Кирилл үсэг гэж яриад байгаа. Энэ шинэ үсгийн дүрмийг боловсруулах ажлыг Цэндийн Дамжинсэрэн хийжээ. Тэгээ энэ бол 20 дугаар зуунд гарсан одоо нэг ард түмнээ соён гэгэрүүлсэн эхний нэг том ажил нь байсан. Монголын нууц товчоо гэж зохиолыг тэр эртний монгол хэлнээс нь орчин цагийн монгол хэл рүү орчуулах энэ ажлыг бол мөн л тэр 41 онд хийсэн. Ингээд ард түмнээ бол одоо түүх соёлтой эзэн хааны түүхтэй талбарлах гол ажлыг хийсэн. Энэ ажлаараа Дамжинсэрэнгоо бас тэр төрийн шагналыг бол тухайн үед одоо авсан. Хүнд нэг тийм маш сайхан одоо уулзааны ярих хөвгдөд л залуу хүнд дандаа нэг ашигтай зөвлөгөө өгчөөдөг. Тэгээ би Монголын нууц төвчийн газар улсын нэрийн судалгаанд томилогдчиход байхад тэгээ олон дахин уулзсан. Дамжинсэрэнгоо нууц төвчийг хөрвүүлэхдээ өөрийг хариуцлагатай юм чинь газар улсын нэрийг буруу бичихгүй тул Хинти аймгийн нутгаар морьөр тэмээгээр явж судалгаа хийсэн байхгүй. 1945 онд одоо хорлоогийн чаваас ингэж удирдагчийн 50 насны ойд зориулсан ерөөл магтаал гэдэг шүлгийг бичсэн. За тэр магтаал ерөөл магтаал гэдэг шүлэгтээ бол хорлоогийн чав болсон гэдэг одоо удирдагчийн одоо удирдлагын дор Монгол улс бол ингэж төвшин хөгжиж байна гэсэн. За энэ бол нэг шагнал нь тийм ээ. Ер нь улсын номын сангийн гол баяжуулсан үний нэг чинь Дамжинсэрэнгоо шүү дээ. Хүмүүстэйг сайхан ярьдаг. Ардын төмний зан заншил юм уу их сайн мэддэг. Тийм учраас өдөөний улсуудтай яриад тэдний нуугаад өгөхгүй байгаа, зааж өгөхгүй байгаа юмнуудыг ихэнх нь гаргуулад авч чаддаг. Тийм учраас шинжлэх ухааны актын бол Дамжинсэрэнгоод машин өгөөд ачааны тэрэг өгөөд тэгэд хөдөө явуулдаг. Дамжинсэрэнгоо хэд хэдэн удаа машин дүүрэн, бараг машины тал номтой ирж ирснийг бол бид нар мэднэ. Тэр энэ буулгалцаад ураалцж ирсэн. 1950 онд одоо бүгд найрамдах Монгол ард улс бол төрийн сүл дууллын үгээ шинжилж одоо батлах юм ажил болсон. Тэгэхээр төрийн сүл дууллын одоо үгийг бол Дамжинсэрэнгоо зохиосон. Тэр төрийн сүл дууллын үгний эхний мөр бол одоо хамгийн чухал байдаг учраас би энд хэлье. Дархан манай хувьсгалт улс Даяар Монголын ариун голомт гэсэн энэ одоо хоёр мөрөөр эхэлдэг энэ шүлгийг мөн зохиосон учраас бол Дамжинсэрэнгоо 20 дугаар зууны одоо ийм төрийн шагналыг 3 дахь айн гэж хүртсэн. За ерөнхий Дамжинсэрэнгоо үзэл бол үндэсний аяд шаргуу үзэл байхгүй юу? Хий хоосон үсрэхэл байхгүй. Тэгсэн мөртөө юм бүгдийг үндэснийхээ эрх сонирхлыг болж явах хэрэгтэй. Тэгээд Монголд бол тэр үндэсний аяд шаргуу үзлийн одоо гол илэрхийлэгч нь бол үндсэндээ Дамжинсэрэнгоо шинжлэх ухаан соёлын салбарт бол Дорнод аймгийн Матад сум. За манай Матад сум бол түүх соёл алдартнуудаар ариун баялаг үлгийн нутаг үлээ. Тухайлбал зууны манлай ардын уран зохиолч
Цэндийн Дамжин Сүрэнгүй байна. 100-ны манлай бүгд Монгол ард улсын гавьяач жүжигчин олноо бумаа хэмээн алдаршсан төдвийн Цэвэн Жавга маань байна. Энэ хоёроо дуртахад таатай байна. Мөн сүүлийн үеийн алдартнуудаас гэх юм бол биологи ухааны доктор, хорологийн мөнх хоёр багш маань 100 жилийн өн босгон дээрээ ардын багш цол хүртсэн Дорнот аймгийн анхны ардын багш болж байгаа юм аа. Дүү маань ойрдоо гэр орондоо ч үзэгдэхгүй ажиллан ч базаахгүй юм уу да. Тэгээд цаадхыг нэг гашраах ухаантай л ямар хэрэг байхавтай хандгаа. Би чинь цаана яарад авчи ажилтаа болов шүү дээ. Аргагүй. Идээд янжмаагийн шүү. Энчээ. Янжмаа би. Ёо. Хүмнөө. Ажил таваар зах сэдэргээ болоод байгаа шүү дээ. Би бас ардаа албан ажилтаа бүшгэж. 112 ам цагаан шумуудаа өгөөч. Чи тэр их таавгаар яах нь? Манай албан газар хэрэгтэй байна. Чиний ам. Галзуурдгүй энэ цаасан дээр бич. Сумын докторийн газарт 112 ам цагаан шумуудааны үнэнд 40 төгрөг хүлээн авдаа гэж бас хүлээлгэн өгсөн бумаа гэж бич. Чиний одоо албан тушаал чадсан юу байна гэж. Юу ч байж магадгүй даха. Монгол талаас л нэгдгээргүй юм. Ма, мөнгө. Заавал байс. Нөгөө гайхалж ирлээ. Юу? Ачаа хаваа. Түрлээ. Хөгшөөв эмээ уухлаа гэж байсан. Болоогүй 30 минутад байна. Хадад тулсан. Цаг 20 минутад. Тэгээ чимэн одоо уус өмнө яах гэж ирсэн бilé? Би хотоос хүүхэд ирж дуулаад муу хүүгэн асуух гэж ирсэн юм. Хүн чирээ юу? Тийм ээ. Цаадах чи нэхнэр авах санаатай юм мэдээгүй үз. Даалгавар минь наад хүүг чин гэр бүлийн давчаа биш. Хүний зүрх сэтгэлийн явдлыг бас тэгээд яаж мэдэх вэ дээ? Мэдхгүй маа. За. Ямар байна? Би одоохон ирж эми чи нөгөн шүү чи битгий алгуулж гараа. За мэдлээ хөшин би тэсэн ядан хүлээ. Зөрүүд өвгөнтэй болох гэцүү юм. Чи өвгөн болсон хойно чамцынхаа өвгөн сайн орж байгаа. Дорнод аймгийн Матад сум. 1948 он
Матад суманд ардын сэргийлэх цэрэг буюу өнөөгийн цагдаагийн албан хаагч ажиллаж эхэллээ. 1950 он Матад суманд холбооны салбар байгуулагдаж анхны холбоочноор балдан ажиллаж байлаа. 1959 он Матад сумын төв зүүн булгад нүнгэрж суурьшлаа. За одоогийн байгаа зүүн булаг бол Матад сумын зүүн булгийн уурхай гэж уурхай түшгэлсэн барилга байгууламж байсан. Энэ барилга байгууламжийн түшиглээд энэ ар жаргаланд сум хатуу өвд байсан Матад сум маань энэ зүүн булаг төрч нийлэн одоогийн өнөөдрийн хүртэл Матад сум маань ингээд явж байна. 1960 он Матад сумын хүний бага хэмжээний салбарыг 10 ортой их хэмжээний салбар болгон өргөжүүллээ. За манай сумын эрүүл мэндийн төв 1936 онд буян өндөр багийн хадуу хөв гэдэг газар бага хэмжээний салбар анх байгуулагдчихсэн. Анхны бага хэмжээр бол Шарав гэдэг бага хэмж ажиллаж ирсэнд гэж түүхэн тэмдэглэгдсэн байдаг. 1958 онд хүний хэмжээ салбар болон өргөжөж анхны хэмжээр самбуу гэдэг хэмж ажиллаж ирсэн байдаг. 1955 он орон даяар нэгдэлж их хөдөлгөөн өрнөж Матад сумын анхны хөгжил нэртэй нэгдэл байгуулагдлаа. Түүний араас Матад суманд 1958 оны хүртэл Бадрах, Матад, Энх 50 нэгдлүүд, Ар жаргалантад Жаргалант, Энх 50, Баян хангай нийтдээ 7 нэгдэл ажиллаж байлаа. 1961 он Матад суманд ажиллаж байсан олон жижиг нэгдлүүдийг нэгтгэж Энх 50 нэгдэл ажиллаж эхэллээ. Анх сум нэгдлийн дараагаар Аралхабаатар гэдэг хүн ажиллаж ирсэн юм лээ. Сүүлдээ бол одоо манайхны уурал дараах гэж одоо Жүлтэн гэдэг хүн нэгдлийн дараагаар ажиллаж ирсэн. Одоо манай Энх 50 нэгдэлд чинь 5 багт баригадтай бас ногооны талбайтай манай хаймгийнхаа хэмжээнд нэлээд дээгүүр ажилтаа сумын тоонд орж ирсэн. За тэрнээс хойш одоо жамийн дараах яг ер нь заашлтаа бол олон дараах солигдоод 1980 онд алтан гэрэл дараах ирсэн манай сумд. Манай сумыг одоо хойны нэг зүсмийн болгож зүсээр нь ялгаж. Тэгээд тэрнээс чинь одоо дандаа мянгаар суурлаад хараа алзан бараадсан гэх мэтчлээ. 60 метрийн гашаа бүрдэн голын урдаагаар хоорондоо 4 метрийн зайтай өдөгтэй одоо тийм төлөх бааз гэж байгуулж. За тэгээд өшөө ер нь цаашаа нэлээ их ажил хийсэнтэй. Ажилласан хүмүүс байжээ. Далхын цехгээд мундаг сайхан далхын цехтэй байсан. Манай маттын далхыг ч одоо давантайхаж амар зөөдөг аймагаас ирсэн хүмүүс бүр авч явдаг том далхыг гаргадаг байлаа. Тэгэл нөгөө чанарын барьгаад тэгэл нөгөө ар ширмэр бас нөгөө ээлжэрж яадаг. Аавсээс түүхийдээс арьс ширмэрийг хүлээж авдаг. Стандартаар хүлээж авдаг тийм том эскалатортай байлаа. Бас сайхан гоё зочид бодолтой байсан манай сум чинь. Хойно малыг одоо үйлдвэр өгсөөр сайжруулах гэж одоо Үзэмчин аймгийн гоцооч тавьсан шүү дээ манайханд. Тэгээд одоо бас манайхан чинь Үзэмчин бараг хойноосоо бас барагч гоц ирсэн. Манайхны сумын зоо Зэрнямаа гэдэг орж ирсэн. Тэгэж манай хонь малын одоо үйлдвэр өгсөөр сайжруулсан. Бас цагаан үнэний ферм гэж гаргасан. Тэр чи одоо сүүний чиглэлийн хүрсэн байсан да. За тэгээд тэрнээс хойш даваажав дарга болоо даваажав даргаас юу яагаад хувьчил гараад. Тэгээд нэгдэл маань одоо явуулд одоо хувийн аж ахуйн ихтэй одоо компани гэж гараад. Дорнод аймгийн Матад сум. (1962 он) сумын төвд хүүхдийн цэцэрлэгийн үндэс суурь тавигдж, Энх 50 нэгдлийн хүүхэд саатуулах газар 20 хүүхэдтэй ажиллаж эхэлжээ. 1963 Матад сумын номын сан худалдаа бэлтгэлийн ангийн нэг өрөөнд 1000 гаруй намтайгаар байгуулагдлаа. 1969 он Матад сумын дунд сургууль нь 8 жилийн сургуультай болон өргөжлөө. 320 хүүхдийн хичээлийн байр, за 100 хүүхдийн дотор байр ашиглалтанд орж байрны дашнын цахилуулалт амьлагдсан
ажилласан байдаг. За түүнээс хойш л одгүй хүртэл манай сургууль маань одоо 315 хүүхэдтэй. За 19 багш. За дотор байрны 25 сурагчтайгаар бол гişээ сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. 1972 он цагуурын шинжилгээний харуул байгуулагдаж анхны харуулгаар данзан ажиллаж байжээ. 1974 он нэгдэл хоршооны үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилгоор хөдөө аж ахуйн банкны салбар тооцооны төв байгуулагдлаа. 1975 он сумын эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулагдлаа. 1987 он сумын ясал цэцэрлэгийн комбинат байгуулагдлаа. 1989 он сумын ах хамтын хороо байгуулагдлаа. Ахмадаараа анх лаасран гэж юм байсан. Дараа нь хадрын дарж гэж юм 15 жил өдөртсөн байдаг. Дараа нь бор гэдэг гэж юм өдөрчсэн. Тэрний дараагаар халтрхуу гэж дараатай ажиллаж байгаад тэгээ би 18 оны 4 сараас 1992 он шинэ үндсэн хууль батлагдж засаг захиргааны шинэ зохион байгуулалтаар нутгийн өрөө удирдлагыг иргэдийн төлөөлөгчдийн хурал гүйцэтгэх удирдлагыг сумын засаг дарга түүний тамгын газар хэрэгжүүлж эхэллээ. 1994 он Батат сумын дунд сургуулийн төрийн шагналт ардын уран зохиолч академич Цэнлийн Дамдан сүрэнгийн нэрмжит сургууль боллоо. 1997 он Тамсаг булагт цагаан эсний нефтийн хайгуулд анхны өрөм тавьж тухайн урд газраас түүхийн нефт ундрахад ерөнхийлөгч Очирбат өөрийн өмсөж авсан цаймар өнгийн дээлээ мэлаж байсан түүхэн үйл явдал болж байлаа. 2002 он Батат сумын морин спорт уяачдын холбоо байгуулагдсан. 2003 он Тамсгийн талд Тосон уул 19-р талбайн газрын тосны олборлолт хийгдэж эхэллээ. 2009 он 10-аад жил ашиглаагүй орхигдсон хуучин дотор байрны барилгыг шинжилж 75 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг 40 хүүхдийн дотор байр болох их засварын ажил хийгдлээ. Энэхүү цэцэрлэг дотор байрыг 2011 онд ашиглалтанд оруулсан. 2010 он Батат сум 24 цагийн тог цахилгаантай боллоо. Тухайн үеийн засаг дарга наран цэцэг нь улс орон нутгийн удирдлага газрын тосны компаниудад санал тавьсны дагуу аймгийн төвөөс тосон уул чиглэл тавигдсан өндөр хүчлийн шугамыг сумын төвтэй холбох ажил хийгдэж сумын төв нь тасралтгүй эрчим хүчээр бүрэн хангагдлаа. 2012 он Батат сумын дундасны сурын буг хатагийн холбоо байгуулагдлаа. 2014 он Батат суманд цагдаагийн хэсэг байгуулагдлаа. 2016 он сумын ерөнхий боловсролын сургуулийн спорт зал ашиглалтанд орлоо. 2020 он газрын тосны олборлагч компани Батат сумтай нийгмийн хариуцлагын гэрээ байгууллаа. 2021 он Батат сумын шинэ соёлын төв ашиглалтанд орлоо. 2022 он Минэнбагт сумын ерөнхий боловсролын сургуулийн салбар бага сургууль байгуулагдлаа. Дорнод аймгийн Батат сум. Батат сум нь засаг заргааны 6 нэгжтэй. За 3000 орчим хүн амтай, 2800 гаруй толгой малтай. За газар нутгийн төвд бол маш өргөн удам нутагтай. За сумын төвдөр бол 5 төсвийн байгууллага, за төрийн бас байгууллагууд, за мөн холбоо, за банкны салбарууд, гэх мэтчлэн байгууллагууд бол үйл ажиллагаа явуулж байна. За Батат сум нь одоо огийн байдлаар бол газрын баялаг бас нэлээдгүй ихтэй. Батат суманд газрын тос, алт, төмрийн хөдөр, жонш гэх мэт байгалийн баялагуудыг бол ашиглаж байна. За Дарамт аймаг нь бол өөрөө Монгол улсад бас төсвөө бүрдүүлдэг цөөхөн аймагуудын нэг. За тэр дотроо
Дарамт аймгийн Матад сум нь өөрөө бас төсвөө бүрдүүлдэг бас цөөхөн сумдын нэг байгаа. За аймгийн хэмжээнд 4 сум байдаг. Тэрний нэг нь бол Матад сум. За Матад сумын одоо төсвийн гол бүрдүүлэх зүйл нь бол за уул уурхай нэгжүүдээс одоо орж байгаа орлогоор бол Матад сумын төсөв бүрдэж байна. дахин шүтээд турсан онотаг зүг молгийн уусан хайрлах тусмаа хүч санаад байх юмаа